Самбайцгааны үзэгчдээ чухлыг шударгаар шурах 20 нурайтай оролцоог мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан түрээсийн орон сууцны журам батлагдаж, иргэдийнхээ материалыг авахд бэлэн болсон байна. Иргэдийн өргөдөл материалыг 12 дугаар сарын 11-ний өдрөөс аймаг Садарга намын газарт 1 дугаар сарын 21 хүртэл хүлээж авах юм. Мэдээж 315 айлын орон сууц маань яг өнөөдрийн байдлаар бол улсын комисс ажиллуулах хүсэлтээ өгч гисэн. За улсын комисс нь л ажиллаж ажиллаагүй ингээд одоо тэр байранд бол нэг ч айл өрх ороогүй, нэг ч одоо хуваарлт хийгдээгүй, ашиглалтанд аваагүй байгаа гэдгийг бол бас иргэдэд мэдээлөхөөс өмнө аль биесээр хэлье. За бид нар 315 айлынхаа орон сууцны 30% нь шууд худалдан борлуулна. 30% нь хэд байлаа? 98 ширхэг байр. 98 ширхэг байрыг бид шууд худалдан борлуулна. Үлдэж байгаа 70% нь бид нар түрээслээд өмчлүүлэх, түрээслэх гэсэн хоёр хэлбэрээр бол олгоно. За худалдан борлуулах гэдэг нь бол шууд тухайн байрыг метр квадратын үнийг 1,230,80 3860 мянган төгрөгөөр тухайн иргэн 100% худалдаж аваад өөрийн болгоно гэж ойлгож болно. За нөгөөд худалдан борлуулах гэдэг нь 30% иргэн өөрөө төлөөд 70% банкнаас зээл аваад ингээд 100% болгоод ингэж авахыг бол ингэж аавна гэж ингэж иргэд тавд ойлгох хэрэгтэй. За энэ худалдан авах үйл ажиллагаанууд бүгд саяны хэлсэн сая 30,800-аар явна гэж ингэж ойлгоорой. За 217 ширхэг байрыг та нар түрээслэх 100% гэж ингэж ойлгоорой. За 30% нь бол одоо бэлэн мөнгөөр зарагдана гэсэн үг шүү дээ нэгсэндээ бол. За тэгэхээр энэ 217 байрыг 100% гэж бодох юм бол залуу гэр бүл гэрэлтэй бодлоосон 35 хүртэлх насны эхнэр нөхөр 23%, төрийн албан хаагч 25%, хувийн байгууллагын ажилсагчид болон хуваарь хөдөлмөр эрхлэгч 15%, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхдтэй гэр бүл 5%, өргөт толгойсон эцэг 5%, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настай 20%, хөгжлийн бэрхшээлтэй иргэн түүнийг халамжилтай гэр бүл 5%, гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргөө болсон иргэн 2%. 11 сарын 28-ны өдөр хэвлэлийн бах хурлаа зарлаж байна. За бид нар 12 сарын 11-ний өдрөөс өргөдлөө хүлээж авна. За өргөдлөө хүлээж авахдаа бид нар энэ Орхон аймгийн хууль эрх зүйн хэлтэст ажиллаж байгаа эрх зүйн хөдөж 8 одоо гэрээт ажилтан байдаг. Эдгээрийг бид нар Орхон аймгийн Садарга намын газрын нэг цонхны үйлчлэгэн дээр нэгдсэн одоо бас сандал ширээ тоног төхөөрөмжөөр хангаад тэмдээ өргөдлийг бол бид нар 1 сарын одоо 20 хүртэл хүлээж авна гэсэн тооцоо урьдчилсан одоо тийм төлөвлөгөө байна. Өнөөдөр хэвлэлийн бах хурлын зогсолт өнөөдрөөс мэдээлэл өгж байгааг бид ойлгож байгаа. Тэгээ 12 сарын 11-ний өдрөөс өргөдлөө эхэлж авъя. 12 сарын 11-ээс өргөдлөө аваад 1 сарын 11 хүртэл авна гэдэг бол 30 хоногийн хугацаа. 1 сарын 11-ээс аваад бид нар нэг 14 хоног судалгаа хийгээд ер нь 1 сарын төгсгөл гэхэд бол одоо суглаагаа явуулаад хин гэдэг иргэн дорж дондог одоо энэ байранд орох асуудлыг бүрэн зэгцэлнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй ажил байгаа. Залуу гэр бүл гэрэлтэй бодлоосон 35 хүртэлх насны эхнэр нөхөр залуу гэр бүл гиснийг гэрэлтэй улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн түрээсийн орон сууцнд хамрагдах хүсэлтэд гаргасан өдрийн байдлаар 35 хүртэлх насны эхнэр нөхрийг ойлгоно. Иргэний үнэлгээ лавлгаа түүз машины гэр бүлийн гишүүний хамт оршин суугаа газрын лавлгаа түүз машинаас амбулын тодорхойлолт багаас гэр бүлийн гишүүний хамт орлого тодорхойлох баримт бичиг, нийгэм даатгалын дэвтэр, тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хуваарь хөдөлмөр эрхлэгч түрээслэгчийн хувьд орлого нотлох баримтын хуулбар натраадаар батлуулсан. Өөрийн өмчлийн инженерийн хангамжтай эсвэл нийтийн зориулалтад оршин сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлгаа. Гэрэлтийн гэрчлэгээний лавлгаа банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй бол зээлийн төлбөрийг төлөөд үлдэх орлого нь энэ журмын 3-2-5-д заасан шалгуурыг ханхууц байх ба түүнийг нотлох тухайн банк санхүүгийн байгууллагын тодорхойлолт шаардлагатай тохиолдолд нэмэлт баримт бичиг гаргуулж авч болно. Төрийн албан хаагч гэж төрийн албаны тухай хуулийн 3.1-2 заасны дагуу төрийн албаны тушаалыг эрхэлж эрх үүргээ хэрэгжүүлсэний төлөө төрөөс цалин хөлс авч ажлын нөхцөл баталгаагаар хангагдсан ажиллаж байгаа иргэнийг ойлгоно.
Эргэн үнэлгээ лавлгаа түүз машины гэр бүлийн гишүүний хамт оршин суугаа газрын лавлгаа түүз машинаас амбулын тодорхойлт багаас гэр бүлийн гишүүний хамт орлого тодорхойлох баримт бичиг, нийгэм даатгалын дэвтэр, тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хуваарь хөдөлмөр эрхлэгч түрээсэгчийн хувьд орлого нотлох баримтын хуулбар натруудаар батлуулсан. Өөрийн өмчлийн инженерийн хангамжтай эсвэл нийтийн зориулалтын оршин сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлгаа. Банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй бол зээлийн төлбөрийг төлөөд үлдэх орлого нь энэ журмын 3.2-5-да заасан шалгуурыг хангахуйц байх ба түүнийг нотлох тухайн банк санхүүгийн байгууллагын тодорхойлт шаардлагатай тохиолдолд нэмэлт баримт бичиг гаргуулж авч болно. Хувийн байгууллагын ажилсагсад болон хуваарь хөдөлмөр эрхлэгч. Хувийн байгууллагын ажилсагт болон хуваарь хөдөлмөр эрхлэгч гэснийг хувийн өмчийн аж ахуйн нэгжид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж цалин хөлс авч нийгэм даатгалын шимтгэл төлдөг. Эсвэл хуваарь хөдөлмөр эрхснээс олсон орлогоо холбогдох баримтаар нотолсон иргэнийг ойлгоно. Эргэн үнэлгээ лавлгаа түүз машины гэр бүлийн гишүүний хамт оршин суугаа газрын лавлгаа түүз машинаас амбулын тодорхойлт багаас гэр бүлийн гишүүний хамт орлого тодорхойлох баримт бичиг, нийгэм даатгалын дэвтэр, тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хуваарь хөдөлмөр эрхлэгч түрээсэгчийн хувьд орлого нотлох баримтын хуулбар натруудаар батлуулсан. Өөрийн өмчлийн инженерийн хангамжтай эсвэл нийтийн зориулалтын оршин сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлгаа. Банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй бол зээлийн төлбөрийг төлөөд үлдэх орлого нь энэ журмын 3.2-5-да заасан шалгуурыг хангахуйц байх ба түүнийг нотлох тухайн банк санхүүгийн байгууллагын тодорхойлт шаардлагатай тохиолдолд нэмэлт баримт бичиг гаргуулж авч болно. 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхдээ гэр бүл гэснийг 18 наснд хүрээгүй буюу тгээс 15 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ойлгоно. Эргэн үнэлгээ лавлгаа түүз машины гэр бүлийн гишүүний хамт оршин суугаа газрын лавлгаа түүз машинаас амбулын тодорхойлт багаас гэр бүлийн гишүүний хамт орлого тодорхойлох баримт бичиг, нийгэм даатгалын дэвтэр, тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хуваарь хөдөлмөр эрхлэгч түрээсэгчийн хувьд орлого нотлох баримтын хуулбар натруудаар батлуулсан. Өөрийн өмчлийн инженерийн хангамжтай эсвэл нийтийн зориулалтын оршин сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлгаа. Банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй бол зээлийн төлбөрийг төлөөд үлдэх орлого нь энэ журмын 3.2-5-да заасан шалгуурыг хангахуйц байх ба түүнийг нотлох тухайн банк санхүүгийн байгууллагын тодорхойлт өргөх толгойсон эцэг гэдгээр нотлох баримт бичиг шаардлагатай тохиолдолд нэмэлт баримт бичиг гаргуулж авч болно. Өргөх толгойсон эцэг гэснийг нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1-8-д заасан ганц бие эцэгхийг ойлгоно. Эргэн үнэлгээ лавлгаа түүз машины гэр бүлийн гишүүний хамт оршин суугаа газрын лавлгаа түүз машинаас амбулын тодорхойлт багаас гэр бүлийн гишүүний хамт орлого тодорхойлох баримт бичиг, нийгэм даатгалын дэвтэр, тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хуваарь хөдөлмөр эрхлэгч түрээсэгчийн хувьд орлого нотлох баримтын хуулбар натруудаар батлуулсан. Өөрийн өмчлийн инженерийн хангамжтай эсвэл нийтийн зориулалтын оршин сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлгаа. Банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй бол зээлийн төлбөрийг төлөөд үлдэх орлого нь энэ журмын 3.2-5-да заасан шалгуурыг хангахуйц байх ба түүнийг нотлох тухайн банк санхүүгийн байгууллагын тодорхойлт өргөх толгойс эцэг гэдгээр нотлох баримт бичиг шаардлагатай тохиолдолд нэмэлт баримт бичиг гаргуулж авч болно. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан. Өндөр насны тэтгэвэр тогтоолсон ахмад настан гэдсэнийг өндөр насны тэтгэвэр тогтоолгосон Монгол улсын иргэнийг ойлгоно. Эргэн үнэлгээ лавлгаа түүз машины гэр бүлийн гишүүний хамт оршин суугаа газрын лавлгаа түүз машинаас амбулын тодорхойлт багаас гэр бүлийн гишүүний хамт орлого тодорхойлох баримт бичиг, нийгэм даатгалын дэвтэр, тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хуваарь хөдөлмөр эрхлэгч түрээсэгчийн хувьд орлого нотлох баримтын хуулбар натруудаар батлуулсан. Өөрийн өмчлийн инженерийн хангамжтай эсвэл нийтийн зориулалтын оршин сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлгаа. Банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй бол зээлийн төлбөрийг төлөөд үлдэх орлого нь энэ журмын 3.2-5-да заасан шалгуурыг хангахуйц байх ба түүнийг нотлох тухайн банк санхүүгийн байгууллагын тодорхойлт өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан болон тэтгэврийн дэвтрийн хуулбар натруудаар батлуулсан шаардлагатай тохиолдолд нэмэлт баримт бичиг гаргуулж авч болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн түүнийг халамжлах гэр бүл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн түүнийг халамжлах гэр бүл гэснийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1-т заасан хүнийг ойлгоно.
Иргэний үнэлгээ лавлгаа түүз машины гэр бүлийн гишүүний хамт оршин суугаа газрын лавлгаа түүз машинаас амбулын тодорхойлолт багаас гэр бүлийн гишүүний хамт орлого тодорхойлох баримт бичиг, нийгэм даатгалын дэвтэр, тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хуваарай хөдөлмөр эрхлэгч түрээслэгчийн хувьд орлого нотлох баримтын хуулбар натруудаар батлуулсан. Өөрийн өмчлийн инженерийн хангамжтай эсвэл нийтийн зориулалтын орчин сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлгаа. Банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй бол зээлийн төлбөрийг төлөөд үлдэх орлого нь энэ журмын 3.2-5-да заасан шалгуурыг ханхууц байх ба түүнийг нотлох тухайн банк санхүүгийн байгууллагын тодорхойлт. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн түүнийг халамжтай гэр бүл бол халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадварын алдагдaltaын хувь хэмжээг тогтоосон акт, шаардлагатай тохиолдолд нэмэлт баримт бичиг гаргуулж авч болно. Гамшигт аюулд үзэгдлийн улмаас орон гэргүү болсон иргэн гэдгийг байгалийн давтагдшгүй хүчин зүйлийн нөлөөлөөс орон гэргүү болсон аймгийн гамшигаас хамгаалах байгууллагын дүгнэлт гаргуулсан иргэнийг ойлгоно. Иргэний үнэлгээ лавлгаа түүз машины гэр бүлийн гишүүний хамт оршин суугаа газрын лавлгаа түүз машинаас амбулын тодорхойлолт багаас гэр бүлийн гишүүний хамт орлого тодорхойлох баримт бичиг, нийгэм даатгалын дэвтэр, тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хуваарай хөдөлмөр эрхлэгч түрээслэгчийн хувьд орлого нотлох баримтын хуулбар натруудаар батлуулсан. Өөрийн өмчлийн инженерийн хангамжтай эсвэл нийтийн зориулалтын орчин сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлгаа. Банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй бол зээлийн төлбөрийг төлөөд үлдэх орлого нь энэ журмын 3.2-5-да заасан шалгуурыг ханхууц байх ба түүнийг нотлох тухайн банк санхүүгийн байгууллагын тодорхойлт. Гамшигын аюулд үзэгдлийн улмаас орон гэргүү болсон иргэн бол гамшиг хамгаалах төрийн захиргаа байгууллагын дүгнэлт акт, тухайн багийн тодорхойлт, шаардлагатай тохиолдолд нэмэлт баримт бичиг гаргуулж авч болно. Түрээсээ орон сууцны сонгон шалгаруулалтыг суглааны хэлбэрээр нээлттэй ил тод явуулна. Сонгон шалгаруулалтанд оролцогч өөрийн биеэр ирж суглааны хайрцагт цуглаагаа хийнэ. 2020 оны орон нутгийн төсөв батлах гэж байгаатай холбогдуулан төсөв баталсны дараа хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг худалдан авах ажиллагааны төлөөг боловсруулж баталдаг. 2020 оны тендерийн шалгаруулалтанд оролцох хүсэлтэй төрийн бус байгууллага болон иргэд та бүхнийг урьж байна. Худалдан авах ажиллагааны хуулийн 47-гийн 4-т зааснаар худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хвшил эсвэл төрийн бус байгууллагын 2-оос доошгүй төлөөлөгч орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас томилсон иргэн засаг даргын тамгын газрын ажилтныг оролцуулна гэж заасан байдаг хуулийн дагуу 2020 оны төсөв батлах гэж байгаатай холбогдуулан тендер шалгаруулалтанд оролцох төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоодыг орон нутгийн өмчийн газартай хамтран гэрээ байгуулж хамтран ажиллахыг хуриалж байна. За 2020 оны орон нутгийн төсөв батлагдах чинь үүнтэй холбоотойгоор төсөв батлагдсны дараа бол тухайн жилийнхаа худалдаа авах ажиллагааны төлөвлөгөөг бол боловсруулж батлуулдаг. Батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн хөрөнгө оруулалтын ажлуудыг зохион байгуулагчийг үүрэг бүхий үнэлгээний хороог бол байгуулдаг байгаа. Тухайн үнэлгээний хороонд маань бол худалдаа авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоотын төлөөллийг бол томилж оролцуулдаг байгаа. Тэгээд 20 онд бол тухайн уг чиглэлээр хамтран ажиллах төрийн бус байгууллага бол мэргэжлийн холбоодыг бол хамтран ажиллахыг урьж байна. 2019 онд 76 хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллага мэргэжлийн холбоодын төлөөлөл давхарцсан тоогоор 152 хүн ажилласан байна. Худалдан авах ажиллагааны мэргэжүүлэх А3 сертификат олгох сургалтыг 2019 онд 2 удаа зохион байгуулсан. Нийт 140 иргэн төрийн бус байгууллага мэргэжлийн холбоодын төлөөлөл төрийн албан хаагчдыг хамруулсан байна. Үнэлгээний хороонд томилогсноос эхлэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж захиалагчдад зөвлөмж хүргүүлснээр дуусгаруулдаг байна. Худалдан авах ажиллагаагаар мэргэжүүлэх сургалт нь 3 өдөр зохион байгуулагддаг бөгөөд нийт 40 онооноос 36 оноо авч байж тэнцдэг байна. 2019 онд 140 хүн хамрагдсанаас 44 хүн тэнцсэн байна. Хөндлөнгийн төлөөлөлд урамшил олгодог байна. Манай оргил цаг мэдээлэх хөтөлбөрт нэгэн эмэгтэй хандсан юм. Тэрээр нийгэмд яахын аргагүй толгомдож байгаа асуудлын талаар өөрийн амьдралын талаар бидэнд хуваалцсан юм а. Бид өнөөдөр гэр бүлийн сасны дараа хүүхдийн тэтгэмж өгөхгүй байгаа эсгүүдийн талаар хөндсөн юм а. Би нөхрөөсөө салаад удаж байна. Нэг хүүхэдтэй шүүхийн шийдвэрээр эцэг нь хүүхдийн тэтгэлэг өгдөг байсан боловч сүүлийн үед янз бүрийн шалтгаан тоочин мөнгө өгөхгүй байна. Бүр шүүхийн шийдвэр гарчгаад байхад огт хүүхдийн тэтгэмж өгөхгүй байна. Одоо ямар арга хэмжээ авах вэ? Энэ бол олон мянган өрх толгойсон эхчүүдийн тулгардаг нийтлэг асуудал.
Олон нийтийн шүлжээнд хэн нэгэн эцгийн хариуцлага хүүхдийн тэтгэмжийн тухай бичгэд доор нь дэмжсэн олон мянган сэтгэгдэл байгааг бид хардаг. Ихэнх нь өрх толгоосон ээжүүд байх юм. Тиймээс энэ бол яахын аргагүй нийгэм тулгамдж буй хүндэх сэдэв юм. Манай редакцт хандсан Дэн нөхөр болох Эд 2018 оны 2 дугаар сард танилцаж бие биентэй итгэж хүүхэдтэй болсон. Гэтэл хүүхэд гараад хэдэн сар болоод салах шийдвэр гарч нөхөр болох эхнэр болох Д 2 салсан. Салсаас хойш Дэн шүүхийн байгууллагад хандаж хүүхэдтэй тэтгэмж тогтоолох хүсэлтээ өгч шүүхийн шийдвэрээр нөхөр болох Эг хүүхэдтэй сар болгонд тэтгэмж олгох шийдвэр гарсан. Гэтэл Дэгийн салсан нөхөр болох Н одоо болтол тэтгэмжээ өглгүй байгаа юм. Дэн өндөр настай ээж, нэг настай хүүгийн хамт амьдардаг. Энэ гэр бүлийн сарын орлого хүүхдийн 20,000, цалинтай ээжийн 50,000 төгрөгөөр амьдарч байна. Ажил хийх гэхээр өндөр настай ээж нэлээд хүүхдтэй болохоор ажил хийх боломжгүй гэдгээ хэлж байсан юм. Миний хувьд бол одоо телевизэд хандж байгаа учир нь бол ингээд хүүхдийн тэтгэмжийн асуудлаар л ярьж байна. Тэгээд 2018 оны 2 сард хүүхдийнхээ аавтай танилцаа. Тэгээд хоёлаа хүүхдтэй болъё гэдээ ингээд хамтран амьдарч эхэлсэн. Тэгээд яг тэр хугацаанд манай хүүгийн аав маань бас ингээд зан характер нь өөрчлөгдөөд янз бүр болж лээсэн л та. Гэхдээ тэрийг ингээ уучлаад хайрлаа. За ингээд нэгэн тал хүүхдтэй болцсон юм чи амьдрахаа шийдье гэд амьдрсан. Тэгээ 2 жилийн хугацаанд манай хүүгийн аав за тэтгэр дүнжээ өгнө. Альсвал хоёлаа асуудлаа шийдээд сайхан амьдрах уу, амьдрья гэл айгу хичээсэн боловч арх уугаад гадар дотор нэмий тинээ тэгээд ингээд өөр хүүхдтэйч бодохгүй өөрхтийнхээ хажууд илүү янз юм хэлээд ингээ болохгүй болохоор салсан. Тэгээд тэтгэмж авахар шүүхэд хандсан. Тэгээд 2019 оны 6 сарын 1-нд шүүхэд хандаад тэтгэмж авахар болсон. Тэгээд 8 сарын 1 хүртэл 2 сарын хугацаа олгосон. Тэгээд 2 сарын хугацаанд аав нь хурж ирээ за тэгвэл эцэг дотоо шинжилгээ өгөөд тэгээд тэтгэмжээ өгнө гэдгийгсэн. Тэгээд алга болсон. Тэгээд шүүх нь хүлээсээр хагаад 90 хоногоо хүлээгээд 9 сарын 6 сарын 1 8 сарын 1-нд тогтоомжинд дууссан боловч нөгөө нэг хүлээсээр хагаад 9 сарын 10-нд би өөрөө очиж хурлаа хийлгэсэн. Хурлаа ихтэй ганцаараа хийлгэсэн. Тэгээ одоо шүүхийн шийдвэр дээр очсон байгаа. Шүүхийн шийдвэр дээр очиод 3 сар болж байна. Тэгээ одоо хүртэл мөнгө төгрөгөө авч чадаагүй. Өрх толгойсон эхчүүдэд тулгамдсан олон асуудал байна. Тухайлбал гэрэлтээ суслуулсан тохиолдолд гэр бүлийн хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолох зохицуулалт байдаг ч энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн биелэлд 10-аас 15% байдаг аж. Нэг үгээр хэлбэл сасан гэр бүлийн 85% нь хүүхдийн тэтгэлгээ авч чадахгүй байна. Манай аймагт энэ оны эхний 10 дугаар сарын байдлаар 450 гэрэлт бүртгүүлж 133 гэрэлт цуслагдсан байна. Гэрэлт 5.7%-аар гэр бүл цуслалт 8.3%-аар буурсан үзүүлэлттэй байгаа ч гэр бүл салалтын ард хүүхдүүдэд хариуцлага муу байгаа нь харагдаж байгаа юм. Одоо ингээд зөвлөд хэлэхэд одоо би 38 настай. Тэгээд миний анхны хүүхд уг нь би урд нь алдж байгаагүй, уг нь алдахгүйг хичээсэн. Тэгээд инх тайвныг сонгосон зүйл нь бол мэдээж 37 настай үр хүүхэдтэй авахгүй. Тэгээ өөрөө ажил төрөл хийдэг даруухан. За цаашдаа үнэхээр үр хүүхэд төсөөд байх юм гэж үнэхээр сонгосон боловч амьдрал нь ийм басан. Тэгэхээр цаашдаа хэлэхэд одоо залуу эмэгтэйчүүдэд хэлэхэд эхлээд ингээд айгүй их ингээд тэр эрэгтэй хүнийг 2-3 жил айгүй сайн судлаад яг нас болцсон ингээд одоо эргээд дахиад би нэг хүнтэй мэдээ суухгүй яг одоо суух шаардлага байхгүй ягаад гэвэл дахиад л бас эргүүлээл хүний төрсэн эцэг нь хүүхдэд хайрлахгүй юм чинь дахиад бас алдаал дахиад 2-3 хүүхдэд болгох ч юм уу тийм зүйл гарна. Тэгэхээр одоо ямар ч байсан би энэ байгаа хүүхдээ өөрөө чадлын чинээрээ сайн хүн болгоод өсгөөд өөрөө ингээд насаараа мэдээж надад хэцүү л дээ. Ганцаараа ингээд үнэхээр хайртай дуртайгаа үр хүүхдээ олсон. Тэгтэл үнэхээр одоо намайг ингээд ийм байдалд хэцүү гадуур явхад хүртэл чиний хүүхдээ чи эцэг хаана нэ гэл бэлдээхэн байгаа шүү дээ тий. Анх яаж хайртай дуртай миний араас үнэхээр бүтэн жил гүйсэн л дээ. Тэгээ би үнэхээр итгэсэн. Тэгээ ийм байдал болно гэж бодоогүй. Тэгээд ямар ч байсан эрэгтэй хүмүүсийг эхлэхэд та нар эхлээд ингээд үр хүүхэд гэдэг асуудал айгу том шүү. Бүхэл бүтэн хүн энэ хүн чинь гараад цааштай мэдээж би өөр шиг хүн болохыг хүсэхгүй. Илүү нийгэмд хэрэгтэй тий гэр бүл зохиосон ч миний хүү бол эрэгтэй хүн. Тэгэхээр би хүүгээ ч гэсэн за цаашдаа нэг эмэгтэй хүнтэй суумал миний хүү хизээж битгий салаараа өөргөө биелүүлээрэ гэд би үнэхээр тийм хариуцлагатай хүн болохыг хүсэж байгаа. Тэгэхээр нэг хүнээс эхэлдэг. Тийм учраас одоо дөнгөж 37 настай хүн чинь бүх зүйлийг мэдж байгаа тий. Тэгэхээр ямар ч байсан өөр ингэ сэтгэлээрээ ингэ үр хүүхдийн төлөө хариуцлага өрье гэд
бас ингээ хилээд ингээд ярилцаад ингээд ярилцах гэм боломж ерөөсөй байхгүй. Тэгээд яагаад байгааг би ерөөсөй ойлгохгүй. Тэгээд ямар ч гэсэн би жоох стресстэй байж магадгүй. Яг л хүүхдээ ганцаараа өсгөн 50,000 20,000 амьд нөөрэө мод усаа янзлан нөөрэө бүхий л зүйлээ хийдэг. Тэгээд ингээ шүнжэнгөө хүүхдээ ингээл хүүлээл ингээл мэдээж хүн стресс нэг удаа ч гэсэн амрах юмсан гэж бодно. Гэхдээ намаа миний хүүхдээ харах хин ч байхгүй. Ягаад гэвэл би хариуцлага үүж амьдарч байгаа учраас би хинт нэлцэх хэрэгтэй. Тэгэхээр тэр хариуцлага үүрэх ёстой эрэгтэй хүн намайг ингэж шүүх цагдаагаар явуулахгүйгээр өөрөө сэтгэлээрээ тэтгэмжээ өгөөд тайван тэ хүүхдийн хайжууд янз бүр асуулт болох хүүхдээ шүүх цагдаагаар явуулахгүй ингээд шийдчихээсэй л гэж хүсэж байна. Манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар өргөтө олгоосон эцэгхийн тоо 77 мянга хүрсэн харамсалтай тоо байгаа юм. Үүний цаана хэдэн мянган хүүхдүүд байгаа бол сасан гэр бүлийг 1-2 хүүхэдтэй байсан гэж бодоход 6 мянган хүүхэд хохирогч болон үлдэж байгаа юм. Үүний цаана өргөтө олгоосон эмэгтэйчүүд хүүхдээ өсгөх, тэжээх, амьдралаа авч явах бүхий л асуудлыг нуруундаа үүрэх болдог. Мэдээж хил ам татаалгүй хүүхдийнхээ тэтгэмжийг цаг хугацаанд нь төлөөд явж буй аауд бий. Гэтэл салаад 10 гаруй жил болоход туслах бүх хил хүүхдээ гэдгээ мартчихад явж байдаг эсвүдч бий. Гэр бүлийн тухай хуулиар хүүхдэд олгох тэтгэлгийг тгээс 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутаг тогтоосон амжиргааны доод түвшний 50%-аар 11-ээс 16 насны хүүхдүүдэд амжиргааны доод түвшний хэмжээгээр тус олгож байхаар заажээ. Оргил цаг мэдээллийн хөтөлбөртөө хамт ирсэн хүмүүст та бүхэндээ баярлалаа. Мэдээллийн хөтөлбөрийн төгсгөлд өнөөдрийн 20 цагаас маргаашийн 20 цаг хүртэлх хоногийн цаг агаар мэдээ хүлээн аван зэрэг маргаашийн мэдээлэлтэй иргэн уулзъя. Түр баяртай үзэгчтэй.